Овоолгыг ашиглаж байгаа энэ ачит их компани жилийн 20-оос 30 сая долларын цэвэр ашигтайгаар ажиллаад байна. Эрдэнэ төлбөр андуураад баяжимлаа өгөөд байдгийн биш үсттэй. Энэ хяналтыг яаж тавьдаг вэ? 34 ав гэдэг ахтан л эрдэнэ төлбөр авахгүй байсан. Тэгээ яндаа ер нь энэ ямар очиртай энийг авахгүй байгаа цаагаараа ямар очиртай ингэдэг ч юм уу. Ав гэхээр өндөр үнэлээд байт юм уу? Тийм. Ачтэгт 14 удаа бид санал өгсөн гэдэг яриад байлээ л дээ. Намайг ажил авснаас хойш бол 5 удаа 34% өгье гэсэн захиалсан байдгийг. Засгийн газрын тэмдэглэлээр эрдэнэ төлбөр энэ холбогдох арга хэмжээ авсны дараа 5 захиа ирсэн байдаг. Яг л нэг янзынхаа ямиг 5 удаа бид нар ингэнэ гэдэг. Өмнө ирсэн 34% ав гэсэн захианууд бол эрдэнэ төлбөр биелүүлэх боломжгүй нөхцлүүдийг давхар тавьдаг. Бид нар 34% өгье. Гэхдээ танаас 2 дугаар авалгатаар нэмж хөдөр болго. Дахиад нэмж хөдөр өг. Бид нар 34%-ийг өгье. Та нар нэмээд 8А 12 дугаар авалгыг бидэнд өг. Бид нар 34%-ийг өгье. Та нар өнгөрсөн хугацааны ногдол ашгийг битгий нэх. Тэгвэл 34%-ийг авч гэдэг юм уу? Ингээд дандаа ийм нөхцлүүд тавьдаг байсан учраас эрдэнэ төлбөр болон эрдэнэ төлбөрийн ерөнхий захирал бол эрх мэдлийн хязгаартай байдаг. Хүн даацын өөрөө болгоч машин ачиж байгаа хөдөр болгон чинь GPS хяналтанд ор хаашаа явж байгаа юм бэ? Энэ дотор хөдөр ачигдсан уу, хөрс ачигдсан уу гэдгийг чинь бид нар хянах бүрэн боломжтой. Бүгдээрээ ийм чиптэй одоо GPS-ээр өнөөдөр энэ ийшээ явлаа, энэ ийшээ явлаа. Бүх юм нь хянагдчихэйдэг.